За hi guys, CDB интернет ухаж байгаад 2021 онд нээлттэй хийж Netflix-ийг бүүн болгосон Өмнөд Солонгосын цуврал болох Squid Game гэх кинон саяхан 12 сард 2 дугаар бүлэг нь гарч дэлхийн нийтээрээ шуугиж байгаа шүү дээ тийм. За тэгсэн чи юу вэ гэсэн чи маа гээл нэг хідэн зураг явж байна. Яаж ийна гэдгсэн чи 1986 онд Бусан хотод ийм дизайнтай бункер байсан гэх фото зураг олон нийтийн сүлжээгээр таржээ. Тэгээд тэрч байтугай бүр ижилхэн хослол өмссөн хүмүүсийн зураг мөн байгаа бөгөөд 86 онд Бусан хотод жинхнээсээ Squid Game хийж байсан гэцгээж байдаг шүү. За тэгэл юу вэ гээл залхууран байж байгаа нэг судалгаа хийлээ. Тэгсэн ингэж байна. За ер нь энэ кино цэвэр төсөөллөөр сэтгэж бичсэн гэхэд хэцүү нэг ийм хэрэг өмнө нь болж байсан гэх мэтэр хүмүүс ярьцгаадаг. Тэгээд тэрний том жишээ нь 86 онд ах дүүсийн гэр гэх химээх газарт болсон аллаг гэд бичсэн байна. За тэгээд тэр нь юу юм бэ гэж улам лавшруулсан чи No Man's Land гэх нэртэй ийм бункер буюу хорогдох байранд хэсэг бүлэг хүмүүсийг барьцаалан Squid Game шиг тийм тоглоом зохион хооронд нь алцуулж зугаацдаг байсан гэх таамаг гарч иржээ. Юу баталж байна вэ гэхлээр нөө эдгээр зургууд нь нөө кинотой маш төстэй бөгөөд тэдгээр хүмүүсийн өмссөн зүйлс нь тэгээ харж буй харц зэрэгээр хүмүүс батлах гэж интернет орчинд олон янзын таамаглал дэвшүүлж байгаа юм байна л да. Тэгээд яваа гэсэн чи эдгээр зургууд дээр байгаа хүмүүсийн мэдээлэл нь огт байхгүй бүр ортоос алга болцгоосон гэж шуугцгааж байдаг. За тэгсэн чи яг үндэ энэ талаар энэ Blink Love гэх энэ TikTok-ийн хэрэглэгч анх шуугаан тарьж 3.5 сая хүн үзээд тэгэл одоо тэрүүгээр нь хүртэл би хорхоо өрөөл бичлэг хийж байгаа нь энэ юм бэлээ. Тэгээд тэгсэн чи энэ нь яг үндслэгүй худал хуурмаг бодит биш гэж юу нь бол хүн болгон тавьсан байдаг. Тэгээд энэ зурагнууд нь тэгтээ хаанаас гарч ирвэ яаваа гэдгсэн чи ах дүүсийн гэр гих газар нь 1976 оноос 1987 оны хооронд Өмнөд Солонгосын Бусан хотод үйл ажиллагаагаа явуулдаг байсан бүр жинхнээсээ. Энэ нь яадаг газар вэ гэхэлэр тийм амар хүнд хэцүү газар байсан ба уг байгууламжийг албан ёсоор гэр оронгүй хүмүүсийн хамгаалж асрамжлах зорилгоор байгуулсан гэж тайлбарладаг. Гэвч үнэн хэрэгтээ энэ нөөний хүний эрхийг амар том зөрчлүүд гараад хүчирхийлэл бүр амь насаа алдах гэх зэрэг тохиолдлуудаар дүүрэн тийм нэг тамийн ордон байсан гэж хүмүүс ярьдаг юм байна. За энэ нь яадаг вэ гэсэн чинь анх бол албан ёсны зорилго нь болохоор ах дүүсийн гэр оронгүй тэнэмэл хүмүүсийг хамгаалж нийгэмшүүлэх зорилготой гэж нөө тайлбарлаж ирсэн. Яг л зүгээр нэг асрамжийн газар шиг. Тэгээд тухайн үед болохоор 1988 онд Сөүлийн Олимпийн өмнө гудамж талбайгаар байдаг олон нийтийн газар нөө гэр оронгүй хүмүүсийг цэвэрлэх нэрийдлэр засгийн газар 410 дугаар тушаал гаргаж гэр оронгүй хүмүүсийг хүчээр тусгай газруудад байлгах гэх зэргээр ер нь бол хүмүүсийг цуглуулж эхэлсэн. Тэгээ бодит байдал нь яасан бэ гэсэн чинь гэр оронгүй хүмүүсийг бус бүр голчлон жирийн иргэдийг чамаагүй дур зоргоороо баривчилж тус газар хордог байсан зав. Тэгээ 1987 оны мөрдөн байцаалтын тайланд дурддагцсанаар болохоор уг төвд байсан хүмүүсийн ердөө 10% нь л жинхэнэ гэр оронгүй хүмүүс байсан. Үлдсэн 90% нь бол зүгээр хамаагүй энгийн иргэд байсан гэж байгаа. За тэгээ хүчирхийлэл бол бүр газраа алдсан хүмүүсээ өдөр бүр нөө хүнд хөдөлмөр хийлгэж нөө хүчирхийлж тамлан зовоодаг байсан. Тэгээ зарим хүмүүсийн амь насыг хүртэл хохироодог. Тэгээд үүнийг нууж төрийн хяналтаас зайлс хийдэг байсан байдیں۔ За бүр за хэвлэл мэдээлэлээр болохоор энийг ах дүүсийн гэрийг болохоор бүр Солонгосын Аушвицм гэж нэрлэдэг. Нөө энэ нь яадаг вэ гэхээр нөө Герман дэлхийн 2 дугаар дайны үед Аушвицмын нөө нэг шорон гэд Германы амар алдартай хөдөлмөрийн хорих лагер гэдэг шүү дээ. Тэрнтэй зүрлсэн байдаг. Тэгээд гадаад ертөнцид илэрсэн аимшигт нөхцөл байдлыг илтгэдэг гэдэг утгаар хэвлэл мэдээлэл тавьсан байдаг. Тэгээд энэ газар нь зөвхөн гин зэмгүй хүмүүсийг хорж тэдний эрхийг ноцтой зөрчөө зогсохгүй амьдралыг нь сүрүүлсэн гэд энэ бодиттой шүү манайхаа. Нэрнгээсийн ийм газар Бусан хотод байсан гэдэг байгаа шүү дээ. Тэгээд яагаад ийм зүйл болсон бэ гэж үү нөө дарангуйлагч засаглал тухайн үеийн нөө засгийн газар эдийн засгийн хөгжилд олон улсын имижд нөө анхаарад нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг нөө хүсээгүй гэж үздэг. 410 дугаар тушаал нь 1988 оны Сөүлийн Олимпийн өмнө гудамж нийтийн орчныг бохирдуулагч гэж үзсэн хүмүүсийг л хүчээр ерөн баривчлах тушаал байдаг. Тэгээ хяналтгүй ах дүүсийн гэр шиг газруудыг хянаж шалгах системгүй байсан тул ийм ноцтой зөрчлүүд ер нь тухайн үед гарч ирсэн.
Харин одоо ах дүүсийн гэрийн бодит байдал ба Squid Game гэх кинотой яг холбогдож байна вэ гэхлээр хэдийгээр Squid Game цувралын зохиол нь ах дүүсийн гэрээс шууд сэтгэлэгдээгүй ч энэ хоёр хооронд амар адил төстэй зүйлүүд байдаг. Хүн чанар, эрх мэдлийн сорилт тэгээ ах дүүсийн гэрдэх хүмүүсийн амьд гарахын тулд өдөр бүр хатуу ширүүн нөхцөлтэй тулгардаг. Тэгээд цуврал ч гэсэн өрсөлдөөний дунд одоо цуврал ч гэсэн хоорондоо өрсөлдөж өдөр болгон тийм нэг өрсөлдөөнтэй тулдаг тийм. Харин эрх мэдэл хяналтын буруугаар ашиглаж нэг хуйлаа дарангуйлагч системтэй байсан хүний эрхийг уландаа гიშгсэн асуудлуудыг харуулдаг тийм. Ах дүүсийн гэрийн түүх бол хүний эрхийг хүндэтгэх, дарангуйлалд хяналт тавихын чухлыг санагдуулсан тийм амар том сургамж. Өмнөд Солонгосын түүхэнд энэ хар бараан үеийг бол мартах ёсгүй бөгөөд иймэрхүү нөхцөл дахин үүсгэхээс урьдчилан сэргийлэх нь бүр нийгмийн үүрэг. Тэгээд бүр oh my god бид гэхдээ өөрөө Солонгос 7 жил байж байгаад ирсэн ирний юм байсныг огт мэдэж байгаагүй гэхээр амар байгааз. Тэг юм бүхэн хоёр талтай гэж тэгэл жинхнээс юм байсан гэж бодохоор эвгүй байгааз. Тэгээд миний бодлоор яагаад энэ кино хүн бүр таалагдаад бүр амьдрал дээр одоо яг ийм болж байсан юм шиг хүмүүс ингээ илүү их судлаад ирж хайгаад байна гэхэлэр нөөний эдийн засгийн тэгш бус байдал хүний амьдралын хүнд нөхцөл зэргийг маш бодитоогоор харуулсны тод жишээ байдаг болохоор болов. Харин энэ мэдээ интернетээр их хурдан тараад байгаа нь хүмүүсийн сонирхлыг тоцгойтой итгэмээргүй яриагаар одоо хүмүүсийг татдсан шүү дээ. Тийм батлагдаагүй мэдээлэл дээр үндэслэн үнэмшлүүлэхийг бас оролддог нь өөрөө цэвэр хандлтад байдаг болохоор тэгээд хамгийн эрэлттэй байгаад байгаамаа. За та бүхэн тэгээд нэрсэн цааш шүүлтүртэй хандаарай. Таалагдсан бол лайк саб дарж намайг дэмжээрэй. Баярлаа.